My title with the association is head coach of the men's and women's national team, and then also the coach for the Pro Tour teams with Ulaanbaatar, Amazons, and Sansar. We push the players to continue to improve. We try and place a heavy emphasis on skill development. We want the players to become better players. If they become better players, then our teams will improve as well. And we already have good players. So that's not to say we want them to improve. Like the level is not there, but I think especially in 3x3, so much responsibility falls on the players to manage themselves in the games, and we want to push the men and the women to continue to compete in practice and improve their skill level and improve their teamwork and their commitment to each other. And that was on full display today with the Amazon girls. They can show just how hard they've been working and how the things that people don't see in the gym that they're doing on a daily basis are paying off. Thank you. Thank you. За сайн бацхан та бүхний өдрийн мэндийг хүргэе. За миний хувьд бол 24 оноос хойш 3-3 бүх насны шигшээ баг дээр одоо яг туслах тасалжуулагчийн үүрэгтэй ажиллаа явж байна. Гэхдээ яг тасалжуулагч гэхээс илүү нөгөө бас яг арын албаны талаасаа бас ажлуудыг хийж байгаа. Тэгээ яг ер нь бол яг ахлах тасалжуулагч дээр насан туршийн шигшээ дээр бол Стивсээр ажилладаг. Тэгээд би хажууд нь Стив туслаад актер бэлтгэлүүд дээр нь туслах те одоо чинь бөм авч гэх юм уу тийм байдлаар туслаад. Тэгээд бусдаар бас тамирчдын нөгөө заалны бэлтгэлийн хуваар болон за өмсгөл юм ч гэдэг юм уу тэр тал дээр нь би бас хариуцаж ажиллаад явдаг. Тэгээд он 21 болон 23 насны шигшээгүүд дээр ахлахаар ундах тасалжуулагч ажилладаг. Би хажууд нас туслахаар яваад. За ерөнхийдөө яг 3-3 удирдал бол ер нь 3 сар за 4 сараас нэг 12 сар хүртэл өргөжлөдөг байгаа. Одоо 6-7 сарын хугацаанд ерөнхийдөө хагасчлын хугацаанд өргөжлөдөг. За тэгээд Монголын багч бүгд ер нь өвөлдөө бол нөгөө Монголынхоо 5-5-ийн дээдлийнхүүдэд тоглоод яг лигээ дуусгаад ер нь залгуулаа шүү 3-3 эхэлдэг учраас ерөнхийдөө бүтэн жилийн хугацаанд бүгд бэлтгэлтэй ачаалттай ажилладаг л да. За тэгээд 3-3 бэлтгэлүүд ерөнхийдөө яг 4 сараас сүүлийн 2-3 жил дандаа 4 сараас яг хамгийн ихний тэмцээн Азийн аваргаар эхлээд явж байгаа. Тэгэл бидний хөдөлгөөр 7 хоногт ажлын 5 өдөр өглөө болон оройгоо өдрийн 2 бэлтгэл хийдэг. За амралтын 1 өдрөө 1 бэлтгэл хийгээд тэгээд 1 өдрөө бүтэн амраад. За тэгээд дундуур нь яг мэдээж тэмцээн уралдаанд явж ирж очих хоногудаа тооцоолоод бас амралтаа болоод тэгээд ачааллуудаа тааруулаад тэгээд ер нь хоорондоо сайн ярилцаж ойлголцол тэгэл явдаг та. За би 2018 оноос хойш ингээд Монголын одоо 3-3 шигшээг дээр тусгай тасалжуулагчаар яваад одоогийн яг хийж байгаа ажил маань одоо Монгол улсын залуучуудын U21 23 насны шигшээ багийн хариуцаад ингээд ажиллаа явж байна. Тэгээд одоо яг эх 7 хоногт бид нар одоо ингээд U21 насны Nations League-ийн одоо тэмцээнд Монгол улсын одоо 6 залуу 6 одоо охин маань Хятад улс руу явах гэж бэлтгэлээ бацаагааж байна. Тийм бид нар ингээд ерөөсөө лиг дуусаад одоо үндэсний дээдлиг дуусаад ер нь 3-3-ын маань удирлаа 3 сараас эхэлдэг. Тэгэл одоо ингээд Улаанбаатар Амазонсын манай том охтууд энэ Азийн аваргын тэмцээн хамгийн ихэнд өгөхгүй. Тэгээд 4 сар тэнцэнээс ингээд ер нь бид нар бэлтгэлээ гараад бараг 11 сар хүртэл ингээд 3-3 удиралтай одоо ингээд бэлтгэл явдаг та. Одоо Цэнгүүн баярын маань бол яг өмнөөрөө те анхны маань одоо ингээд насан туршийн маань шийд багийн тоглогч үзлээ. Одоо бид хоёр бол яг одоогийн байдлаар бол Стивсээр ингээд те туслах тасалжуулагч хийгээд залуучуудын шигшээг дээр бол бид хоёрыг хамтарч ажиллаад ингээд Nations League-ийн тэмцээн U23-ын дэлхийн аварга хвчлээ одоо хүүхдийн те одоо энэ жил бас нөө Youth Game гэдэг байгаа. Тэрэнд бас ингээд энэ бэлтгэл явж байна. 3-3 шигшээ баг дээр Улаанбаатар Амазонс дээр сүүлийн 2-3 жил ингээд хамтран ажиллаж явж байна. Миний хувьд болохоор хөдөлгөөнсөлч давхар эмчээ хийгээд явдаг юм байна. Монгол улсын шигшээ баг дээр эрэгтэй эмэгтэй шигшээ баг дээр хамтарч ажиллаж явдаг байгаа. Тэгээ ер нь бол бэлтгэлийн төлөөс өрсөн сэргийлэх зорилгоор бид нэр багаараа хамтдаа хичээж явж байна. Одоо энэ дотор манай ахлах тасалжуулагч Стив, тэгээ дээрээс нь Койнагийн манай Япон мэрэгжилтэн тэгээ ахаад мөн Канадын хөдөлгөөнсөлч манай Крик гэдэг бас хүн бас байдаг. Тэгээ дээрээс нь манай Цэнгүүн баяр ундрах гэдэг
юм олон бүрэлдэхүүнтэй бид нар бас ард нэг ажилладаг. Багаараа аюусаа ярилцаад тий одоо нөгөө багийн одоо нөгөө бүх тамирчдын төлөвлөгөө гаргаад одоо жишээлбэл манай койног яг тухайн тамирчид дээр жижиг булчингийн үйл ажиллагаа сайжруулах, ачаалтаа сайжруулах тий булчингийн бэлтгэлээс өршин сэргийлэх дасгал төлөвлөгөөнийг тогтмол одоо хийж тамирчдаа одоо нөгөө тухайн одоо хариуцсан мэргэжилтнүүд маань бүгд одоо өөр өөрсдийнхөө ажлыг яг цаг тухайд нь хийгээд жишээлбэл миний хувьд болохоор одоо Канадын мэргэжилтийн криктэйгээ хамтдаа ерөнхийдөө одоо имчилгээ тамирчдаа бэлтгэлээс өршин сэргийлэх түүнээс хамгаалахын тулд имчилгээг одоо тогтмол одоо ингээ хамруулад явдаг ч юм уу тиймэрхүү байдлаар бид хамтарч ажилладаг. Okay, and my job and 3x3 and counseling coach, yes, and so and play and games and for and training and maintenance and to stretch and massage and or lifting and also. Okay, so today's a good, very nice and good game and yeah, body also, but and good mindset here, mindset. So and confidence, okay, and good mindset, champion mindset, and one team always and guard team, very nice, good team. Thank you. Thank you very much. Thank you.